Ан녕 여러분. 자, бичгийн 54-р дасгалжлаар гарч ирэх магадлалтай сэдвийн тухай ярилцъя. 사과는 언제 필요한가? 사과를 하는 올바른 자세는 гэх мэтлэн гарч ирэх юм бол аль нь биш шүү. 사과하다 гэх юм бол уучлалт гуйх гэсэн үг байгаа. За тэгэхээр хизээ бид нар уучлалт гуйх шаардлагатай болдоггүй. Өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөөд одоо харилцагчаасаа тийм ээ уучлалт хүсэхтэй. тэрийг яаж хэлэх вэ гэхээр 자신의 잘못을 인정하고 상대방에게 용서를 구할 때 사과를 할 필요가 있다 гэж хэлж болно. За мөн яг уучлалт гуйснаар бид нар харилцаагаа сайн авч үлдэн тийм ээ. Тийм болохоор 관계를 유지할 수 있다 ингэж хэлж болж байна. За тэгвэл уучлалт гуйх одоо зөв хандлага нь юу юм бэ гэхлээр 진심 тийм ээ. чин сэтгэлээсээ уучлалт гуйх хэрэгтэй байгаа. 자신의 잘못을 인정하고 진심으로 사과를 해야 한다 гэж хэлж болж байна. 알겠죠? 안녕.